Манай Монгол улсын хувьд 18-аас дээш насны насанд хүрэгчид веб хэрэглэх зохимжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг. Энэ нь улс болгонд өөр байдаг. За гэтэл сүүлийн үед веб татах нь одоо ямар нэгэн аюулгүй гэсэн буруу ташаа мэдээлэл их явснаас болоод 18-аас доош насны хүүхдүүд эцсийн хараа хяналтгүйгээр вебийн хэрэглэлийн хэтэрж байгаа учраас энэхүү мэдээллийг хүргэж байна. За тэгэхээр вебийн хэрэглээ бидний бие махбодод яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдэг. Нэгдүгээрт уушиг буюу бидний амьсгалын замд яаж нөлөөлөг вэ гэхээр вебэнд агуулгадж байгаа химийн нэгдлүүд болох одоо ацетилэлдгээд, формальдегид зэрэг нэгдлүүд нь бидний уушгийг өрөвсөлт одоо өвчин болгоход нөлөөлөх хүчин зүйлийнх нь нэг нь болж идэг. За цаашлаад энэ удаан хугацаанд хэрэглэснээрээ уушгийг гэмтэх асуудлуудыг бас дагуулж идэг. За түүнчлэн зүрх судасны системээс бидний цусыг өтгөрүүлэх бас үйл ажиллагаанд оролцож идэг байна. За хэрвээ цус өтгөрөөд эхлэх юм бол бидний судасны хан хатуурч эхэлнэ. Улмаар зүрх судасны өвчлөлийг үүсгэх эрсдлийг бас дагуулж идэг. За түүнчлэн мөн хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлж идэг. За өөрөөр хэлбэл хавдар үүсэх шалтгаан нь яг болохгүй ч гэсэндээ хавдар үүсгэж байгаа нөхцөлд хүчин зүйлүүдийнх нь нэг нь болдгоо гэсэн үг. Веб буюу электрон тэмдэгт агуулгадж байгаа карциногон химик бодис нь за энэ одоо хүндрэлийг дагуулах эрсдлийн нэг нь болж байгаа. За мөн түнчлэн сэтгэл зүйн хувьд хараат байдалд оруулдаг. Өөрөөр хэлбэл урт хугацааны турш энэ веб буюу электрон тэмдгийг хэрэглэснээрээ бидэнд донтолт гэх зүйл үүсдэг. За донтолт гэх одоо энэ чинь өвчин шүү дээ. Үүсээд ирэхээрээ бидний бие махбодод гарч болох өөрчлөлтүүдийг бас агуулга авчирдаг. Өөрөөр хэлбэл гар хөл салаанах, чичрэх, айх, сандрах, түгших за тэр зөврүүдийг илрүүлнэ. За түүнчлэн удаан хугацаанд хэрэглээд ирэхээрээ бидний сэтгэл санаанд маш хүнд бас өөрчлөлтүүдийг авчирч байдаг. Ой санаа, ой тогтоолт муудах гэх зэрэгтэй. За тэгэхээр та бүхэнд зөвлөхөд нэгдүгээр 18-аас доош насны насан туршийн хүүхдүүд маань вебийн хэрэглээсээ татгал зарай гэж зөвлөе. Өөрөөр хэлбэл 18-аас доош насны хүүхдүүд маань хэрэглээ хит өндөр байгаад эхлэхээрээ тархины одоо хөгжлийн үйл ажиллагааг нь саатуулж яадаг юм аа. За хоёрдугаар хэрвээ та альч наснд байсан вебийн хэрэглээ өндөр байгаа бол хэрэглээгээ хянах, хэрэглээгээ багасгах талаар арга хэмжээ аваарай гэж зөвлөмөр. Хэрэглээний одоо хугацаагаа богиносгох ч юм уу те. За түүнчлэн вебийг та стресс тайлах дарах хэрэгслийн нэг гэж бодож байгаа бол өөр одоо эрүүл амьдралын хэм маягаар стрессээ тайлах арга замаа сонгоорой. За жишээлбэл спортоор хичээллэх, усан сэлэх, алхах, за дуртай спорт буюу хоббигоороо хичээлэх зэрэг нь таны амьдралын хэм маягийг илүү эрүүл болгоно гэж зөвлөмөр байна.